Хэдэн жилийн өмнө би Техасаас Луизиана руу аавыгаа нүүлэхээр явж байлаа. Тэгээд явсаар төв замдаагаа байралтай нэгэн жижигхэн онцгой дэм буудлахаар болов. Учир нь би маш их ядарч байлаа. Энэ дэм буудал буух нь надад байсан ганцхан сонголт байсан юм. Ороход ямар хүүхэн миний бичиг баримтыг шалгаж байсныг би санахгүй байна. Би маш их ядарч арай л гэж нүдэ нээлттэй байлгаж байлаа. Миний санаж байгаа ганцхан зүйл бол би орон дээрээ суугаад гутлаа тайлж байх үедээ нэгэн зүйлийг анзаарлаа. Тэр нь юу байсан бэ гэхээр миний өрөөнд өөр нэг өөрөөтэй холбогддог хаалга байхыг би олж харсан юм. Бинт нэг их санаа зовсонгүй. Учир нь тэр хаалгыг төвчдөг тал нь миний өрөөнд бас дээрээс нь төвчээтэй байх шиг байсан. Би орон дээр хөвтөж шууд л унтаад өглөө. Хэр удаан унтснаа мэдэхгүй байгаа хэдий ч би байж болох хамгийн муухайгаас ирсэн юм. Нуруулаа маань маш хурц хөдөлтэй зүйл цоож байхад би сэрлээ. Би ойрлоо орон дээр өнгөрч арай яд эргэж хартал хачин туранхай ширэлцэн ус дээр тэнд зогсож байсан. Харин намайг хартал тэрээр буцаад орж ирсэн халууруугаа гүйгээд явчихлаа. Би буудлын өрөөнөөс арай ядан гарч зогсоол руу очин түргэн дуудав. Тэд ч намайг удалгаа авч миний нуруунаас урт утгыг суглаа авсан юм. Одоогор би 90 сар бол байгаа хэдий ч би ахин тэр заван дэм буудлын руу очиагүйгээр барахгүй намайг хэн утгасныг ч мэдэж чадаагүй.